нэр дэвшигч хандаж үг хэлхийн өмнө бас орчлон хэд үг хэлчихье. Монгол Ардын нам бол сонгуулийн үр дүнгээр засгийн газраа байгуулах гэж байна. Монгол Ардын намд Монголын ард түмэн дэндүү их итгэл өгсөө. 65 суудалтай болголоо. Үнэгүй олон холго ялт байгууллаа. Энэ нь бол өмнөх засгийн газар, сайхан эмнэлгийн засгийн газар ихэвчлэн мэргэжлийн бус сайттай байсан шүү дээ. Тэр битгий хэл хамгийн чухал салбар эрүүл мэндийн яамыг 7-8 сар сайдгүй явуулж ирсэн. Ийм учраас ажилтан нам засгалж чаддгүй байна гэдгээр одоо ард иргэд дүнгээ тавьсан. 160 мянган гишүүнтэй Монгол Ардын нам боловсон хүчний их нөөцтэй засаглыг сайхан байгуулах байхаа, Монголын төрийг сайхан төхнүүлэх байх гэж Монголын ард түмэн итгэсэн. Монгол Ардын нам мөрийн хөтөлбөртөө хэрвээ бид ялвал мэргэжлийн засгийн газар байгуулна гэж тодоос тод бичсэн байсан. Ялангуяа сонгуулийн үед хүмүүс уулс толгоноор тэрийг ярьж энэ л хамгийн чухал гоё сонсогдож байна гэж хэлж ирсэн. Яагаад гэвэл мэргэжлийн бус засгийн газар ажилласны горыг, гайг ард иргэд эд хоол, эрүүл мэнд, амь насаар л төлдөг байхгүй юу? Тийм учраас манай намд, Монгол Ардын намд дэндүү их итгэл өгсөн. 15 сайдын нэр өчигдөр орж ирэхэд би шоконд орсон. Үнэхээр ийм засгийн газар байгуулагдана гэж бодоогүй. Яг хөө эндээс 4 нь бол бас төлгөлцлээ. Бас авилгатай тэмцэх гадраас ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг. Тэгэхээр зарим нь зөрчлөө арилгалаа гэдээ эргээд болчих байх л да. За үнэхээр ийм мэргэжлийн бас засгийн газар байна гэдэг бол одоо цаашдаа бол маш хор охиролтой. Энэ хор охирлыг ард иргэд өөрсдийн бүхэл зүйлээр Монгол улс төлнө. За би Монгол Ардын намыг дэндүү дотоод арчилгүй байгаад нэг харамсаж байна. Яагаад гэвэл энэ сайдуудыг томилоход гишүүд өчтөр мэдж байгаа шүү. Гишүүд оролцоогүй. 2-3 дарга нар л шийдсэн байх. Яг л коммунист нам шиг. Энийг бол ерөнхий сайдын бүрээр эрэх гэж байгаа юм. Гэхдээ энэ ерөнхий сайдын бүрэн эрэхтэй онцгой эрэхтэй болоход жирийн ард иргэдээс гадна энэ 65 гишүүд бий болгосон байхаа. Уг нь бол Монгол Ардын нам дээр жинхэнэ мэргэжлийн боловсон хүчин шигшж яагаад дор хаяр нь 2-оос доошгүй хүн өрсөлдүүлж яагаад мэргэжлийн сайдуудыг тавих байх гэж бодож ирсэн. Харамсалтай тэгж чадаагүй. Шууд орж ирсэн. Энэ ч бол бас 65 суудал авсан болохоор дарга нар бас дэндүү эрдэж бярдаж байх шиг байна. Гэхдээ хэдхий эрдэж бярдсан юм бас цааштай бол ямар байх вэ гэж бас бодогдох юм. Ингээд одоо бас мөнхөт гишүүн маань одоо юунд хэрэглэх газрын дараагаар одоо тавигдах гэж байна. Залуу хүн одоо хэрэглэх газрын дарга гэдэг бол сайдуудын сайдаа. Үндсэндээ энэ засгийн газрын галт тооны ажлыг хийн гэсэн үг. Тэгэхээр энэ салбар хоорондын уялдаа холбоог зохицуулах, улс орныхоо нарийн чимглүүлж гисэн эрх ашигыг хангаж алдаагүй ажиллахыг танаас хүсье. Танд амжилт хүсье. Баярлалаа. За болорчлон гүшүүн үг хэллээ. Аюур сайхан